матрын нулимс гэдэг юм. Матар уйлдгүй юм байхгүй юу? Ерөөсөө уйлах өрөвдөх тийм зүрх сэтгэл тэрэнд ч байхгүй. Тэгтэл матар уйлаад нулимс гаргана чи худлаад уйлна шүү дээ. Худлаад уйлна. Тэгээ худлаа уйлж улс орныг авран хамгаалагчийн дүрс гэж олон түмний тарих толгой угааж байгаа. Энэ угаатаас болж олон улсын хэмжээнд хүртэл сөргөөр нөлөө үзүүлээд байгаа юм. Энийг би бас энэ ард түмэн бас ойлгосоо гэж энэ чинь одоо л тэгээд бас нэг юм шүү. Нэр дэвшигчид чинь ерөнхийлөгч юу хийх эрх үүрэгтэй байдгийг мэдэхгүй байна. Зарим ерөнхийлөгчийн хийгээд хийх боломжгүй тийм зүйлүүдийг хийх тангараг үүрэг болгоод аваад байгаа юм. Ард түмэн тэр үнд налгасчаад байгаа юм. Өрөвдмөр байгаа юм шүү дээ чинь. Тэ яаж одоо ерөнхийлөгч Монгол улсын юуг ядуурлыг ажиллаж чадах юм. Энэ чинь нийгмийн дахал болчиход явж байгаа юм чинь. Тэр ямар ганц улаан мөнгөний мэдл байх биш. Тэгэхээр зарим нь уурн хүчлэг авах. Гэхдээ энэ чинь ерөнхийлөгчд чинь өөрийн хийж чаддаг ажил гэж байгаа юм. Чадахгүй ажил гэж байгаа юм. Эний чинь монголоор бол чихэн дээр цэцэг ургуулна. Элгэн дээр эвэр ургуулна гэж ярьдаг юм.